Үзэрсэн тийм ээ. Сайн байцгаана уу монголчуудаа, Солонгос дахь монголчуудын мэдээллийн нэгдсэн сайт олондоо.com-ийн 7 өнөөдрийн бямбгарагт бэлтгэгддэг Солонгос мэдээний таймэгтгэд бэлэн боллоо. За орой минь сайхан шинжилж байна уу? Нийт үзэгчдээ бас сар шинийн мэнд дэвшүүлье. За орой минь сар шинийн мэнд дэвшүүлье. Та бүхэн сар шиндээ сайхан шинжилж байна уу? За ямар ч байсан манай олондоо.com-оос бэлтгэн хүргэдэг хасаа өдөр болгон бэлтгэн хүргэдэг Солонгос мэдээний тайм маань та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За тэгээд хүний нутагт ковидын тооллын 2 дугаар он гэж манай Алена анхнаасаа энэ нэршил гаргасан байгаа. За тэгээд энэ ч баг үнэн болж байна. Тэгээд ковидын доор 2 дахь жилдээ ингээд цагаан сарыг тийм ээ сар шинэ хийж байгаа монголчуудаа сар шинийн мэнд дэвшүүлье. За сар шинээр хаагуур баярлав манай Алена. Чи одоо энэ үед ч баг Монголдо байгаа хүмүүсээс илүү их гоё сар шинэ хийж байна уу да гэж би бодлоо. Би бодлогчдор ямарсан 5-аас доош хүний цуглуулах хэмжээнд 3 аль татсан. 2 амралтай тэгээд ингээд айлуудад очиод ямар ч сан бид нар бууз идээ, салат идээд ингээд Монголд бол бүрэн хэмжээний локдаун хийгээд те хүмүүс хаашаач тийм байгаа. Тэрийг бодох юм бол Солонгос бол харцангуй бас те 5-аас доош хүн цуглаад за тэгээд нэг газараа ингээд цугларч болно гэсэн. Гэтэл өчигдрийн үед бол замын хөдөлгөөн ч гэсэн нэлээд те ихсэн тийм ээ. Гарч байгаа тал руугаа мэдээж хотоос гарч байгаа үед Солонгос гэсэн их яадаг шүү дээ. Өмнө нь цагаан сар монголчууд маань ч гэсэн сайн мэдж байгаа нөө гаж нөө шинийн нэгний нар үзэн гэж ярьдэн шүү дээ тийм ээ. Айгүйх тэгж далаар явсан. Тусаан руу явдаг ч юм уу нэг бол кавандур их явдаг тийм ээ. Кавандур их явдаг хамгийн ойрхондоо каванду хэрнээ хамгийн их нар гардаг газар нь каванду гэж монголчууд маань сайн мэддэг боловч ер нь жил болгон монголчууд хэлтгүү солонгосчууд ч гэсэн ерөнхийдөө бол цагаан сарын үеэр маш их ингэж явдаг байгаа тийм үү. Тэгээ энэ удаагийн арга тийм ээ. ковидын онд бол 2 дугаар онд бас монголчууд манаас нэг их гадуур гараагүй юм шиг байлаа. Ерөнхийдөө бол энэчээс үүргийн дагуу тийм ээ. Би ч гэсэн үүргээ биелүүлэх ёстой гэдэг үүднээс бас манайх ч гэсэн нэг их гараагүй юм шиг байлаа. Тийм ерөнхийдөө дор бүрнээ буу зааж нэт тийм ингээд л ямар ч байсан хулган жил харьж өхөр жилэглээ. За ямар ч илүү сайн одоо тийм цаг хугацаа ирж байгаа хаа гэж найдаж байна. Одоо мэдээж өхөр жил бас дэлхийн нийтээрээ те вакцин болон коронавиг одоо даун туулахаар олон аргуудыг гаргалгаануудыг одоо хулган жилийн турш ярьсан гаргалгаануудаа өхөр жил одоо бид нар биелүүлэхээр те одоо хичээж зүтгэх ийм үе ирсэн байгаа. Магадгүй одоо өхөр жилд маш олон улс орнуудын вакцин ч юм уу те ийм зүйлсүүд хийгдэж те хэцүү өөрчлөлт ухаа гэж найдаж байна. За солонгосоор санаачин юу байлаа өнгөрсөн данагт. Харцангуйс тийм гайгүй 57 нэг болж өнгөрсөн л дээ. Коронагийн дэгдэлт одоо 2021 оны 12 сард гэж тайлбарлахад болно те. Анх нөгөө нэг 1200 тохиолдол гараад ингэжсэн бол ямар ч энэ удаагийнхыг бол бодох юм бол 400-500 хүний тохиолдолтойгоор те баярын өдрүүд гэсэн ерөнхийдөө нэг тийм 50 ийм 7 хоног болж өнгөрсөн гэж хэлж болохоор байсан тийм ээ. Тэглээ яах вэ? За тэгээд өнгөрсөн 7 хоногт бол Солонгос улсын хувьд бол ерөнхийдөө бол харцсангуу 50 тийм ээ их чигтэлдсэн хүний чихэн ингээд хүрхчихмээр тийм сонин содон зүйл болж өнгөрсөн хавар тий. За ерөнхийдөө бол мэдээ цагаан сар. Цагаан сарын хувьд бол мэдээж эдний засгийн газраас Солонгос улсын засгийн газраас бол мэдээж 5-аас дээш хүн цугулж болохгүй. За би даасан хот гэж ярьдаг солонгосчууд. Би даасан хотоос бусад жижиг хотууд бол ерөнхийдөө бол 2 дугаар түвшинлөө бүгдээр буурсан байсан. За тэгэнгүүтээ маргааш нөгөөдөрөөс тийм ээ 2 сарын 15-наас эхлээд дахиад шатлаа бууруулнаа гэсэн мэдээллийг Солонгосын засгийн газраас бас мэдээллийг байнга өгж байгаа. 15-ны өдрөөс эхлүүлээд ямар ч 2.5 байсан шатлалууд бага хэмжээгээр буурах төвшөнтэй байгаа. Энэ бол би даасан жижиг хотуудыг ярьж байгаа шүү дээ. Би даасан хотуудыг Кёнги бол Инчон бол юу гэдэг Пусан би даасан хотуудыг бол ерөнхийдөө бол 2.5 төвшөнд хэвэн байлгаж байгаа. Жижигэн одоо манайхаар болоод оюутны сум ч юм уу те тэмхүү ам багтаа газруудад ерөнхийдөө нэлээд суларж байгаа гэсэн үг тийм ээ. За ямар ч сан 2000 завшааныг сонирхолтой мэдээ гэх юм бол одоо нэг 2021 оны 2 сарын 3-ны байдлаар одоо манай бүгд найрамд Солонгос улсад байгаа элчин сайдын яам буюу консулын газарт болохоор нийтдээ эх орон руугаа нутаг буцах сонирхолтой байгаа 4932 иргэн байгаа гэсэн
мэдээлэл бас тавигдсан байгаа. За мэдээж монголчууд маань одоо нөгөө цагаан сар болоод өмнө нь ч гэсэндээ ингээд нээж авдаг очиж золгоч хамсан инээтэрэгээд ингээд аюух явдаг гэсэн. Энэ удаадаа бол яалтчгүй одоо нөгөө нэг юунаас болоод одоо юу гэлээ хөл өрөөнөөс болоод явж чадахгүй. Дээрээс нь тусгай үргийн нислэг бас 2 сар тэм төлөөлөл онц их байж чадаагүй байгаа. Тэгээ тийм болохоор одоо ямар ч сан нийт явах гээд бүртгүүлсэн байгаа иргэд болохоор 4932 байгаагаас 5% нь болохоор өндөр настай, 7% нь болохоор хүүхэд. За тэгээд 6% нь болохоор жирэмсэн эхчүүд. За үлдсэн 80 орчим хувь нь болохоор яаралтай Монгол улс руу одоо явах одоо шалтгаантай гэсэн хүмүүсийн бусад шалтгаантай гэсэн ингээ хүмүүс байгаа бөгөөд ташрам дуулгахад элчин сайдын яам болохоор 2021 оныхоо 15-ны өдрөөс эхлээд хэвийн үйл ажиллагаагаа явуулах болсон. Тийм ээ. Одоос нэг Солонгос цагаан сартай холбоотой болохоор элчин сайдын яам гэсэн маргааш хүртэл амраад тэгээд 15-наас эхлээд хэвийн үйл ажиллагаа явагдана. За үүнтэй зэрэгцээд бас мэдээж өнгөрсөн 7 хоногт Монгол улсын засгийн газраас улсын онцгой комиссар шийдвэр гаргасан. Энэ ямар шийдвэр вэ гэхээр нэг онгоцыг бас нэмж өгсөн байгаа. Энэ бол 2 сарын 19-нд мэдээж нэг онгоц тавигдсан байгаа. Энэ 19-ны онгоц маань 250 хүн мөн өмнө нь төлөвлөгөөт ёсоор байсан нэг онгоц бол 2 сарын 26-нд байсан. За ингэх юм бол одоо энэ цагаан одоо энэ 2 сарын хэмжээнд нийт одоо 500 иргэн маань их орлогоо буцах болж одоо 19-ны онгоц болон 26-ны онгоц тийм ээ. За тийм болохоор энэ бол угаасаа мэдээж батлагдсан шийдвэр гарцсан. Үүний дараа бол мэдээж ирэх 3 сард юу болох вэ? Ахаад хэдэн онгоц тавих вэ, тийм ээ? За тэгэх юм бол энэ дээрээс хэдүүлээ ахаад ярихад тийм ээ. Энэ 3 сард мэдээж 4-5 онгоц ч юм уу ийм бэжэж энд гацсан, гадаадад гацсан. Тэр дундаа Солонгос улсад гацсан иргэд маань заавал яаралтай явах иргэд маань бас хурдан ингээд явуулж өгөөд тийм ээ. Энийг бол мэдээж улсын онцгой комиссар маань засгийн газрын шийдвэрээс 100 нөлөөлж байгаа. Тийм болохоор энэ дээр бас ирэх саруудад яаж шийдвэр гаргах нь энэ бол бас эргэлзээтэй. Тэгэлгүй яг. Тэгээд бид нар манай олон тацаг комисс гадна одоо олон хэвлэл мэдээллийн байгууллагууд болоод одоо Солонгос улсад одоо иргэдийн төлөөлөл бас олон байгууллагууд бас энэ үйл явдлыг тасралтгүй сануулах хэрэгтэй. Шинээр байгуулсан засгийн газар болохоор 7 хоног болгон нэг онгоц явуулаад одоо нийтдээ гацсан иргэдэд хамгийн түрүүнд одоо татаж авна гэсэн зорилтыг ард иргэдэд ард түмэндээ өгөөд гарч ирсэн байгаа. За тэгээд мэдээж засгийн газрын одоо бүрэлдэхүүн шинээр томилогдоод удаагүй байгаа ч гэсэндээ одоо энэ цаг үед болохоор цаг хугацаа алдах боломжгүй те. Бүх улс орнд одоо гацсан байгаа иргэд олон байгаа. За тэгээд тийм болохоор яалтчгүй одоо засгийн газар өөрсдөө хэрэгжүүлж байгаа агентлагуудтай одоо хурдан шуурхай ажиллаж одоо гацсан иргэдийн асуудлыг нэн тэргуунд шийдэж өгөх шаардлагатай. Энэ шаардлага бол одоо хүртэл ерөөсөө иргэдийн дунд те хүлээлт үүсгэсээр байгаа энэ шаардлагуудыг нийгээ гэдгийг одоо манай олон тацком маань онцолж ярьсаар байх болно хаа. Тэгээд ямарсан гацсан иргэд маань тийм ээ тодорхой хэмжээгээр бүгдээрээ гэртээ харах хүртэл одоо энэ асуудлаар яалтчгүй одоо шийдвэрлэгдээгүй хэвээр л байхаар байна. За тэгээд үүний дараагаар хоёлаа үндсэн мэдээнд орё гэж бодож байна. Тийм ээ. Мэдээж улсын онцгой комиссараас маань удахгүй ирэх 3 дугаар сард онгоцныхаа хуваарийг батлаад мөн түүний дараагаар мэдээж энд байгаа элчин сайд консул хэлтс манаас нэрсийг дор нь гаргаж өгч байгаа. Тийм болохоор тэр мэдээллийг бид бүхэн та бүхэнд бас дор нь хариуг нь өгөх болно. За түүний дараагаар бид хоёр өнгөрсөн 1 сар гарангуут та бүхэнд бас Солонгос улсад цалингийн хэмжээ өссөн талаар ярьсан. Энийг ахаад нэг сануулъя гэж бодож байгаа. Энэ юу вэ гэхээр мэдээж Солонгос улс бол жил болгон цалингийн хэмжээгээ тусгаж өгдөг тийм ээ. Оны өмнө тусгаж өгдөг. Эднийхээс тийм. За нэг эднийх бас өнгөрсөн энэ мэдээнүүд ирэж явах хугацаанд бас мэдээж Солонгос улс бол энэ жил анх удаа өнгөрсөн жил гэж ярих юм байна тийм ээ. Өнгөрсөн жил анх удаа 1% эдийн засгийн уналттай бууралттай гарсан гэж өнгөрсөн 7 хоногийн мэдэн дээр та бүхэнд бас мэдээлж байсан. Тийм. Яг 1% тийм ээ. Тэгэхээр энэ бол үнэхээр гайхалтай. Үүнтэй зэрэгцүүлээд эднийх бол жил болгон цалингийн хэмжээг бол нэмдэг. Үүгээрээ ч гэсэн одоо бол цалингийн хэмжээ тийм ээ 8720 вон нэг цагийн хэмжээ. Эдгээр хэрэгэлтэй бол Солонгос улс маань ерөөсөө клюжа гэж ярьдаг тийм ээ. Ажилчдын юу бол мэдээ цагаар үнэлэгддэг хөлс нь. За бусад бол энгийн хүмүүс нь бол юу гэдэг арбайт гэж бид бас өдрийн тийм ээ өдрөд мөнгө авч байгаа тийм илдаа нэх. Тийм болохоор энэ цалингийн хэмжээний талаараас битээр дахиад нэг сануулж илтгэсэн юм аа. Солонгос
болохоор угаасаа ялц чарга өндөр хөгжөлтэй орон хэдэж одоо нэг гадаадын иргэдэг маш ихээр авч одоо өөрийнхөө хөдөлмөрийн одоо хүчийг нөхөж сэлбдэг байгаа. За тэгээ тийм болохоор ялцчгүй цагийн хөлсний доод хэмжээ бол одоо ард иргэдийн тэр тусмаа одоо монголчуудын хувьд ч гэсэн асар одоо тий нээлттэй чухал мэдээлэл байдаг. За тэгээд нэг өдрийн цалингийн хэмжээ болохоор ямар ч 69,760 воноос бага байх боломжгүй болж байгаа шүү дээ. Нэг өдрийн хамгийн доотлын илдаан одоо бараг 69 болж одоо 50,000 воны илдаантай ямар нэг ажил энэ төр байх юм бол тэд бүгдээр хууль бус болж эхэлж байгаа. За тэгээд бас 40 цагаар ажилладаг. Хэрвээ та Солонгос улсад 40 цагаар ингээ ажилладаг байх юм бол 822,480 вон авах хэмжээтэй байгаа тийм ээ. Тэглээ яг уу. Энэ 44 цаг ажилладаг байх юм бол одоо сая 970,000 гих мэтчлэнгээр ингээд хамгийн бага доод цалингийн хэмжээ болохоор одоо 8,720 вонд хүрсэн байгаа. Тэгээ магадгүй манай монголчууд одоо энэ тэнд Солонгос улсад хөдөлмөр эрхлэж байхдаа одоо таны цалин хэдэн жилийн чинь одоо хэдэн жилийн өмнө сая 500 одоо ч гэсэн сая 500 энэ байгаа бол таас ингээд захиралтайгаа одоо ярилцаад тийм ээ одоо манай танай улсын цалингийн доод хэмжээ бол ингээ өөрчлөгдсөн тийм мэдж байгаа. Гэх мэтчлэнгээр одоо мэдээлэлтэй байх үүднээс энэ мэдээлэл бэлтгэж байгаа. Тийм болохоор одоо юу гэдэг өнгөрсөн сард бас нэг манайхны сайн мэддэг нэг нүүдэлчин монголчууд гэж групп байдаг шүү дээ. Тэн дээр нэг ажлын зарууд бас орж ирснийг харж байсан. Тэр юу вэ гэхээр буудлын ажил гэх юм уу да тийм ээ. Тийм ажил цалин сая 800 гэсэн байсан. За тэгэхэд доотлолт нь хүмүүс нь яг энэ хүн нэг цалингийн хэмжээг харчаад маш их шүүмжил битсэн байсан л яагаад сая 8 одоо сая 800-ийн буудал хаана гэдэм яагаад тэгэхээр цагийн хэмжээгээр ярих юм бол сая 970,000 байна шүү дээ 44 цаг гэдэг маань ерөөсөө 7 хоногийн 1-ээс 5 дахь хүртэл 8 цагаар ажиллана хагасанд 4 цаг ингэж 44 цаг нь сая 970,000 вон болж байхад яагаад буудлын ажлын хүсний хэмжээ юм бид юм бэ гэдэг асуултууд маш их гарч ирсэн. Тийм болохоор магадгүй сая 970-аас доош цалин гэж байх юм бол энэ бол хөдөлмөрөөсний хэмжээнээс доод цалин гэж байхгүй. Тийм болохоор энэ дээр магадгүй захиралтайгаа ч юм уу хинтээ чинь энэ дээр бол маргалтаад цалингаа нэмүүлэх боломжтой. Нэг үгээр одоо буудлын ажил сая 970,000 гэсэн үнэлгээнээс дээшээ байх хэрэгтэй. Яг тэгэхээр хамгийн цалингийн доод хэмжээ бол сая 970,044 цагаар тийм ээ. Тийм болохоор энэ хүн мэдээллийг та бүхэнд бас мэдхгүй яваа хүмүүс нас энийг бас мэдэж аваад одоохондоо тиймэрхүү цалингаар ажилладаг хүмүүс маань энийг бас сайн мэдэж авах хэрэгтэй гэдэг үднээс та бүхэнд энэ хүн мэдээллийг өгсөн юм аа. Өнгөрсөн удаад ч гэсэн ярьсан. За тэгээд эх сард бас нэг удаа нэг сануулаад ярьчихвал ерөнхийдөө бол чихэнд нь хоногсчих байхаа гэж бодож байна. Тийм ээ. Яг тэр энэ хүнүүдийг ч гэсэн маш сайн мэдчих хэрэгтэй. Тэгээ энэ мэдээлэлүүд болохоор ихэнхдээ Солонгосоор тавигддаг аа. Тэгээ бид нараас Солонгост амьдардаг монголчуудтай энгийн үгээр ойлгомжтойгоор одоо Солонгос улсад болж байгаа одоо мэдээллүүдийг тийм ээ ингээд товчиж хүргье гэсэн зорилго нь одоо манай мэдээний гол зорилго нь эндээ оршдог байгаа тийм ээ. За үүний дараагаар мэдээж алдартай ковидын талаар яриа гэж бодож байна. За хөлөө намын үүний талаар маш сайн мэдээлэлтэй байна тийм ээ. Зогсон зогсолтой одоо угаасаа яах ч арга байхгүй тийм ээ. Бид нар бол одоо коронавиг даван тулахаас өөр арга болсон юм нэгэн байна. За ямар ч сан 2 сарын 26-ны өдрөөс эхлээд Солонгос улс болохоор нийтдээ иргэдээ вакцины сууж эхлэх буюу вакцинжуулалтын хамгийн эхний 1-р алхмууд хийгнэ гэж яригдж байгаа. Тэгээ мэдээж вакцинжуулалтын хүрээнд олон асуудлууд хөндөгдөжсэн. Тэгээ өнгөрсөн удаагийн 7 хоногийн мэдээлэлээр ч гэсэндээ бид нар ярьж байсан. Насны хязгаар гарч ирсэн. Насны хязгаар гарч ирж байсан. Гадаад иргэдийг яах юм бэ гэж ярьжсэн. Хууль бус гадаад иргэдийг яах юм, хууль ёсны гадаад иргэдийг яах юм гэдэг энэ бичлэг маш олон төрлөөр яригдаж, маш олон төрлөөр хэлэлцэгдэж байгаа боловч хэцүү шийдвэрт болохоор одоо Солонгос улсад байгаа гадаад Монгол гэлтэхгүй одоо бүх хүнд вакцинжуулалт гэдэг зүйл хэрэгтэй юм аа тий. Энийг хийхгүйгээр коронавигийн голомтыг одоо бид нар дарж авах боломжгүй гэсэн ийм шийдэлд хүрсэн байгаа. За тэгээ эдний гол одоо нөгөө нэг зөнгөлч одоо сонгож байгаа вакцин бол AstraZeneca л үү тэр вакцин дээр вакцины ерөнхийдөө сонгож байгаа. За тэгээд вакцин хийлэхдээ хамгийн гол нь PCR-ын шинжилгээ өгсөн байх шаардлагатай. Тэгээд цаадаа сөрөг гарсан байх хэвээр. Тэгжээж вакцинд хамрагдах шаардлагатай мөлий. Тэгэхээр PCR-ын шинжилгээ одоо хаана авагдах уу? Иргэд маань одоо нэг тэрхүү пэйж дээр гэсэн байнга оруулж байгаа тийм ээ. Пэйж дээр гэсэн бид тасралтгүй байнга оруулаад явах болно. PCR-ын шинжилгээний үнгүү цэгүүд дээр очиж өгөөд PCR-ын шинжилгээ сөрөг гарна. За тэрний дараа та вакцинжуулалт нь хамрагдана. За тэгээ мэдээж тухай үед нь яг нөгөө нэг вакцинжуулалтын талаар мэдээллүүд нь хийлдээд явна. Ямар ч байсан 2 сарын 26-наас эхлүүлээд Солонгосоос одоо вакцинжуулалтыг айна одоо өрнүүлэхээр нэгдүгээр үе шатаа 6 сар ихэд дуусгана гэж төлөвлөгөөтэй байгаа тийм ээ Солонгос улсын хувьд бол. Өнөөдөр өглөө гэсэндээ би нэг Clubhouse
өнгөрсөн л оногт чинь Clubhouse дээр айгуу их Clubhouse гэдэг бүр сошиалын одоо сошиал ертөнцийн платформ бүр давалгаалаад хүн болго өөрсдөө тэрийг дараа хамгийн дараа тийм өглөө би зүгээр хальт сорж байхдаа ямаас 2024 он хүртэл бидний энэ вакцинжуулалт дэлхийд яг энэ вакцинжуулалт ингээд хэрэгжээд ерөнхийдөө нэг 24 он гэхтэл хүн төрөлхтний яг нэг хэвийн амьдралдаа үргэлжлэх баха. Гэхдээ хэвээндээ орчлоо гэхэд бол хизээж коронавирус өмнөх үе шиг бол байхгүй гэдгийг нь бол тодорхой болсон байсан тийм ээ. За ямар ч байсан вакцинжуулалтын талаарх мэдээлэл маань энэ үржсэн коронавигийн мэдээлэл дээр нэрээ нэмээд хэлэхэд сануулад нөгөө нэг хэлэхэд болохоор өнгөрсөн 7 хоног ч юм болохоор 2 сарын 6-ны өдрөөс хэлсэн шүү дээ. 2 сарын 6-ны өдөр гэхэд коронавигийн нийт одоо тархалт маань болохоор 371 байсан. За тэгээд 2 сарын 7-нд болохоор 288 болоо буурсан юм. 2 сарын 8-нд болохоор 303 болсон. Тэгээд хамгийн амжилттай юм 2 сарын 9-нд 444 болсон. Тэрний дараа 500 гарсан шүү дээ. 2 сарын 10-ны өдөр 500 гарсан. За тэгээд хүн төрөл бас нөгөө нэг энд байсан хүмүүсээс нэлээд айж эхэлжсэн боловч ямар ч гэсэн өнөөдөр болохоор өчигдрийн байдлаар болохоор 362-т хүрээд за ямар ч зүйл тодорхой хэмжээгээр буурч байгаа. За тэгээд солонгосчуудын солонгосын ерөнхийдөө эрүүл мэндийн яамнаас хамгийн их одоо айжсан гол юм нь юу вэ гэх юм бол цагаан сартай холбоотойгоор коронавиг дахиад алдчих юм бол за коронавигийн дараагийн дахиад давлгаа гэдээ эхлэх юм бол за ингэх юм бол нөгөө вакцинжуулалт гэдэг одоо яриа маань бол одоо бүр хэцүү болж эхэлнэ. За тэгээд дээрэс нөгөө агсан PCR-ын шинжилгээгөө сөрөг гарсан байгаа хүмүүс маань тавтан коронавигийн одоо шинжилгээ дахиж өгөөд ингээд явах юм бол төсөв мөнгө бүх юм ингээд замбрааг болно. Тийм болохоор яалтч арга байхгүй одоо жинкнээс хотуудад 2.5 гэсэн дэглэмээ чанга хэвээр нь үлдээ. Энэ удаагийнхаа цагаан сарын баярыг одоо тий нүдэ анаа тавьчээд өнгөрөөе. За тэгээд тэрнийхээ дараа бүгдээрээ одоо нөгөө төлөвлөсөн ясаар вакцинжуулалтаа хийя гэсэн шийдвэр хүрсэн байгаа тий. Тэгээд ямар ч нэг удаа 500 даваал гараад ирэхээр бүр ингээд дотроо би бас дотроо байх үедээ айсан. Яна одоо нөгөө вакцинжуулалт дахиад ингээд бүр худлаалах нүдэ гэж бодож байсан боловч ямар ч сан 100-аар багасаад ингээ 362 тохиолдол хүрсэн байгаа. За тэгээд ямар ч сан цагаан сарыг ч гэсэн хэдийгээр баяр болж байгаа ч гэсэндээ хүн болгоо ухамсартай байгаад энэ зүйлийг даван гарах гэж байгаа та бүхэн ч гэсэн байсан. Төглөө хашаасан дээ. Хүсэнгэсэн байгаа гэж хэлэхгүй те. Бүдрээ сайн байлаа. Манай монголчууд маань ч гэсэн энэ цагаан сарыг бас мэдээж байгаа ус энэ жилийн хувьд бол яг нэг өдөр давхцаж болж байгаа. Өнгөрсөн жилийн хувьд бол манайх нэг хожуустай зүйл нь байсан бэхээр манайх 1 сарын дараа цагаан сарыг хийсэн. Тийм учраас манайх бас дотоод цагаан сарын үеэр бол алдаагүй тийм ээ. Мэдээ сарын өмнө эднийг хийцэн болохоор тийм ээ. Сарын өмнө Солонгос улс өнгөрсөн жил яг цагаан сарыг хийцэн болохоор тэнцэнс эхлээд ерөнхийдөө бол корона гэдэг юм дэгдэж гарцсан. Монгол улсын манайд бол өнгөрсөн жил 1 сарын хойно зөрүүтэй энэ цагаан сар болсон болохоор манайх бас тийм ээ. Ямиг яаж мэдгүй гэж одоо тэр үедээ бас шууд цагаан сарын хийлгүүг одоо ингээд дөрөв ярьцланчлан коронавигийн тооллын 2 дугаар цагаан сар 2 дахь цагаан сараа бид хүн үзэж байна тийм ээ. Өнгөрсөн жил ярьж гарч ирсэн тэр чинь шүүд нөгөө нэг дээрээ Торонто нөгөө нэг нисдэг тэргээр ингээд хинатимын жижиг камераар наад тийм ээ хажуудалтаа цагдаатай гэдэг чинь ерөнхийдөө бол тиймэрхүү коронавигийн тооллын 1-р он байсан юм аа гэж игээд бүр гэрээсээ гарч чадахгүйсэн нь бол коронавигийн тооллын 2-р он байлаа. Ямар ч коронавигийн тооллын хийцдэг он дээр нэжсэн бай удахгүй корона ингээд дуусаа. Байх болох байхаа гэж бид бүхэн итгэлтэй байна. Тэгээ монголчууд маань ч гэсэн гадаад дотооддоо байгаа монголчууд маань гадаад байгаа монголчууд маань ч гэсэн ерөнхийдөө та бүхэн хувийн ариун цэрэг маш сайн чухал барих тийм ээ. Гараа байн гугаах тийм ээ. Тэгээд мөн гараа ариутгах чармаа байнга ариутгах байх хэрэгтэй. Ингэж бид бүхэн энэ аюул төвчний ард гаргах болно гэж бас монголчуудтайгаа уриалж байна. Энэ ерөнхийдөө бол гадаадд байгаа монголчууд маш сайн барьж байгаа хаа энэ дэглэмийг. Манай монголчууд ч гэсэн бас ерөнхийдөө бас нэлээд дэглэмээ барьсан ганц нэг зураг энэ төр харж байхад бол ерөнхийдөө хотолны бүр үнэхээр локдаунд орсон те гадар явж байгаа хүмүүс байхгүй. Нэмэрхүү бас зохион байгуулалтанд нэлээд орсон шинжтэй харагдчихсан тийм. За дараагийн мэдээ маа. Маргааш өнөөдөр чинь синглчүүд өдөр маргааш Валентины баярын өдөр байна. Тийм. Бид нар манай олон дацком та бүхэн манай мэдээллийг байн сонсдог хүмүүс маань бол мэдж байгаа. Тийм бид нар нэг хором зөв эргэлт гэдэг аяныг бүгд найрамд Солонгос улсад оршин суух альцсан сайдын яам болон за Юнсан дүүргийн цагдаагийн хэлтээс за тэгээд Солонгос улс дахь Монгол залуучуудын холбоо за тэгээд Төрийн банк гэх мэт олон байгууллагууд нэгдээд одоо нөгөө нэг зөв хором нэг хором зөв эргэлт гэсэн энэ аяныг хүрээнд одоо ингээд ажиллаад явж байгаа. За тэрнийхээ талаар холбоотой мэдээллүүдийг хүргэе тийм ээ. Нэлээд олон мэдээлэлүүд байгаа. За тийм. Тэгээд нэг хором зөв эргэлт
өнгөрсөн 7 хоногоос эхлээд бас та бүхэнд нэгэн дуу хурж ирсэн. Ямар дуу вэ гэхээр нэг хором зүв эргэлт дуу чи Марагийн дуусан. За энэ хүү дуу маань ерөөхдөө бол клипэнд бүгд өнгөрсөн 7 хоногоос эхлээд цацагтаад эхэлсэн байгаа. За үүнтэй зэрэгцүүлээд маргааш хайрын өдөр буюу 2 сарын 14 тийм ээ? Валентины баярын өдөр. Өнөөдөр синглүүд өдөр гэсэн үү тийм ээ? Өнөөдөр синглүүд өдөр гэж хүмүүс синглчүүд өөрсдөө зохиосон байдаг. Уучлаарай синглчүүд. За тэгээд үүнтэй холбогдуулаад мэдээж энэ хайрын сартай холбогдуулаад Монголын залуучууд холбооны бүгд найрамдах Солонгос улс дахь салбар зөвлөл тийм ээ? Олон дооцгком Элчин сайдын яам Юмсан дүүргийн цагтын газар тийм ээ? Төрийн банк гэдэг энэ хэдэн төрийн бус байгууллага төрийн болон төрийн бус байгууллагууд анх 11 сард энэхүү үйл ажиллагааг эхэлж явуулаад үе шаттайгаар гадаадд Солонгос улсад байгаа монголчуудаа тийм ээ ямар нэгэн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх үүднээс энэхүү урьдчилан сэргийлэх аяныг ингэж хийж яваад энэ үүний дараагаар бид өхөн энэ хайрын сартай холбогдуулаад манай Монголын залуучууд холбооны Солонгос улс дахь салбар зөвлөлийн манаас маш олон гоё үйл ажиллагаануудыг хийсэн. Үүнийг бас үүн дээр бас хамтарч ажиллаж байгаа маш олон байгууллагууд нэмэгдсэн. За тийм болохоор өнөөдөр маргаашийн тухайд юу ярих гэдэг вэ гэхээр маргааш бол мэдээж хайрын өдөр. Өмнө нь бол коронавигийн үед бол мэдээж гадуур зугаалаад, копи угаад тийм ээ хосууд маань болцоод тийм ээ их гоё байх байсан. За мэдээж энэ коронавитой энэ үед бол та бүхэнд нэгэн гоё жүжигийг тийм ээ онлайнаар хүргэж байгаа. Энэ нь бол мэдээж Солонгос улсаас та бүхэнд дэлхийд даяар тархан суугаа монголчууд энэ хүү жүжигийг гэрээсээ үзэх боломжтой жүжиг юм а. Энэ жүжиг бол мэдээ юу лээ? Хайрыг хайр. Драмын жүжиг. Тэгээ бат хоёрын одоо зохиол манай Монголд байдаг олон хүмүүс бол мэдэх бах. Тэгээ хайрыг хайрлаж жүжиг байгаа. За хайрыг хайрлаж жүжигийн маань болохоор бүгд нэг Солонгос улсад одоо урлагийн чиглэлээр ажилладаг, урлагийн чиглэлээр суурдаг. За жүжигчид тэгээд мэрэгжлийн жүжигчид болон одоо энэ чиглэлээр сурж байгаа оюутнууд болон одоо Монголын залуучуудын холбооны салбар зөвлөлд гэх мэт байгууллагууд зохион байгуулад одоо маргааш та бүхэнд Солонгос байгаа төдийгүй дэлхий дээр одоо тархсан байгаа нийт монголчуудтай тийм онлайнаар хүргэх бэлэн болсон байгаа. За тэгээд энэ маш их хөдөлмөр зүтгэл гаргаж хийсэн зүжиг маань болохоор маргааш та бүхэн дээр одоо та бүхний өмнө тайзнаа амьлахад бэлэн болсон байгаа тийм ээ. Энэхүү төсөлтийг анх мэдээж Монголын залуучууд холбооны Солонгос дахь салбар зөвлөл мөн уран бүтээлийн гоо нэгдэл. За энэ дээр дэмжиж ажиллаж байгаа байгууллагуудыг бас дурдчихъя гэж бодож байна. Мэдээж Монгол улсын элчин сайдын яам. МИАТ Монголын иргэний агарын тээвэр. За тэгээд үүний дараагаар та бүхэнд бүгдийг танилцуулъя гэж бодож байна. За Samsung даатгал байна. Хайра салон байна. Хайрын хурим салон, хурмын зураг авдаг хурмын салон энэ газар байна. За тэгээд дээрэс нь Air Mall байна. Монгол Fitness байна. За мөн Mcore студ байна. За манай олон доо сайт бол энэ дээр анхнаас энэ үйл ажиллагаан дээр нэгдэж явж байгаа. За тэгээд мөн бусад дэмжсэн нийт байгууллагууд болон мөн энэ хүү жүжигийг тоглоход бүгдийг бэлэн болгосон оролцож байгаа жүжигчтэй маш их баярлалаа. Маргааш хэдэн цагаас вэ? Маргааш 20 цагаас. Тийм маргааш 20 цагаас онлайнаар үзэн такс байгаа тийм. Такстай. 10,000 оны такстай. Тийм 10,000 оны такстай төлөөд онлайнаар энэ жүжигийг үзэх боломжтой байгаа. За тэгээд та бүхэн бүгд нэг Солонгос улс Монголын залуучууд холбооны салбар зөвлөлт бол олон доо.com-ийн одоо Facebook пэйж дээр хамт байх юм бол тасалбараа яаж худалдаж авах за тэгээ онлайнаар яаж хэрхэн үзэх тийм ээ энэ боломжийг одоо боломжтой мэдээллүүдийг бүгдийг нь байрлуулсан байгаа. Тэгээ утасны дугаарыг нэрээд үзсэн. Утасны дугаар нь TIG10 2631 7084 гэдэг утсаар такса захиалах боломжтой. За тэгээд бид хоёр бас энэ удаа энэ жүжиг мэдээж 10,000 оны такстай. Тийм болохоор өнөөдрийнхөө мэдээ үзэж байгаа. Яг одоо мэдээ үзэж байгаа үзэгчид дундаасаа 5 хосод плед өгөх. За энийг мэдээж яаж авах вэ гэдгийг бол мэдээж сорилт байгаа. Мэдээж бүгдээр шалгуур байлгах. Ямар шалгуур вэ гэхээр та одоо яг энэ үзэж байгаа мэдээгээ өөрийнхөө Facebook дээр шеэр хийгээд 5 найзгаа меншн хийгээд манай пэйж хуудас руу мессенжерээр ч юм уу тийм ээ илгээхэд хамгийн түрүүлж явуулсан 5 азданд олон доо.com сайтын зүгээс энэхүү хайрыг хайрлаж жүжигийн пледийг өгөх болно. Тийм болохоор яг одоо маш хурдан та бүхэнд цаг байгаа дээр
хинээ төрүүлэх вэ? Тийм ээ хин төрүүлж азтан болох вэ? Тийм болохоор маргааш мэдээж хайруудын өдөр болохоор хайртай нэгэндээ бас энэхүү пледийг энэхүү жүжигийг үзүүлэх тийм боломжийг олондоо цаг коммент зүгээс 5 нийт яг одоо үзэж байгаа 5 үзэгчтэй төрүүлж скриншот хийгээд явуулсан 5 үзэгчтэй энэхүү пледийг олох юм байгаа шүү. Тийм ээ. Мэдээж та одоо өөрийнхөө үерхдэг болон хайртай хин нэгэндээ ямар нэг одоо баяраар хийж өгөх юм онлайнаар хийж өгөх юм байхгүй. Тэр зөвхөн бүр локдаунд одоо байгаа хүмүүс бол одоо бүр хийж өгөх юм байх юм бол яг одоо олондоо цаг коммент одоо битэр мэдээний дотолд 5 найзаа мишн хийгээд скриншот хийгээд за тэгээд манай Facebook руу явуулах юм бол энэ жүжигийн мантлетийн эзэн болох боломжтой тийм ээ. За яараараа та бүхэн тийм болохоор маргаашийн хувьд 20 цагаас жүжиг маань эхлэх байгаа. За тэгээд бид бүхэн хамгийн түрүүлж ирснээр нөгөөсөө пэйж хуудсан дээр ч гэсэн эхний 5 үзэгчийнхаа шагналыг уусаа өөрсдийн таглаад энэхүү 5 билетийг өгнө. За мэдээж энэ сайхан жүжигийг алдахгүй өнгөрөөхгүй байхаа гэж бодож. За та магадгүй азтан болж чадахгүй хоцрох ч юм уу гэх юм бол мэдээж энэ хүү жүжиг 10,000 вон болохоор маргааш гэртээ тийм ээ гівэр цуухын оронд мэдээж 20 цагаас энэ хүү жүжигтэй бас хамт байгаарай гэж та бүхнийг урьж байна. Окей. За өшөө мэдээний санаачин гэх юм бол Бусан хотын захирагчийн албаны нэг одоо хотын захиргааны хотын захирагчийн албаны нэг сонгуул явагдаж байгаа тийм. Сонгуул болохоор Эрдэнэ солонгосын X сайдаас одоо Ким Йонг Чун гэдэг хүн болон одоо нэг хуульч Пак Хёнгун гэх 2 хүн ингээд өрсөлдөж байгаа. За энэ дээр энэний одоо нөгөө нэг ерөнхий сонгуулийн таамаг өнгөрсөн 7 хоног жингол аюу хилцүүлэгдэж явсан. Хин нь одоо Бусан хотын дараагийн хотын захирагч болох вэ гэдэг дээр. За ямар ч сан одоогийн байдлаар болохоор Пак хуульч маань болохоор ялалтыг нэлээд өндөрт 18%-аар ялалтын давуу байдалтай явж байгаа гэсэн таамаг гарчихсан байгаа. За ерөнхийдөө дараагийн одоо Бусан хотын ерөнхий захирагч болохоор Пак хуульчийг ингээд ажиллахаар төлөвлөгөөтэй байна гэсэн мэдээ өнгөрсөн 7 хоногийн Солонгосын Never болон одоо Солонгосын мэдээллийн сайтуудаар хамгийн их урссан байгаа. Тэгээд бас нэг хэрэгцээтэй мэдээлэл гэвэл Кёнгийн аймгийн Бүчөөн гэд хотод гэжтэй манай Бүчөөнд байдаг монголчууд аяг мэд нөгөө Кёнгидогийн Бүчөөнд болохоор өнгөрсөн 7 хоногт нөгөө нэг сургалтын төвөөс гарсан коронавирусын тохиолдол 20 хүнээр нэмэгдсэнтэй холбогдуулаад коронагийн шатлах болохоор 2.5 руу шилжсэн байгаа. Тэгээ яг адилхан сөүлтэй адилхан нөгөө 5-аас дээш хүн цуглаж болохгүй, 9-өөс хойш хоолны газар ажиллахгүй ийм болж одоо дахин юугаа чангадсан байгаа тийм ээ. Өнгөрсөн 7 хоногоос эхлээд бас та бүхэн хэлжсэн мэдээлэл. Би даасан хотууд нь 2.5 шатал хэвээрээ бусад жижиг хотууд маань ерөнхийдөө шатлаа бууруулаад 2 болон 21.5. Дээрээс нь үйл ажиллагаа ч гэсэн нэг цагаар сунгагдсан байгаа. Өнгөрсөн 10 хүртэл тийм. Тэгэд магадгүй манайхан бас андуураад үгүй шүү дээ сөөвүүлж гисэн энэ бол биш ээ. Сөөвөл ерөөсөө энэ хүү шатлал хэвээрээ байгаа шүү. Тийм болохоор үйл ажиллагаа явуулж байгаа манай монголчууд маань ч гэсэн ингэ сайн анхаарах хэрэгтэй шүү тийм ээ. За өнгөрсөн 7 хоногт бас сошиалыг нэг гоё суулсан мэдээгээр өнөөдрийнхөө мэдээллийг өндөрлж байна тийм ээ. За өнгөрсөн 7 хоногт болохоор юу байсан бэ гэх юм бол одоо энэ сошиал хэвттэй байдаг хүмүүс чинь мэдээ Clubhouse гэдэг нэг шинэ платформ гарчсан. За Clubhouse-ийн платформ болохоор нөгөө Clubhouse-ийн одоо аппликейшн гарч ирсэн даруйдаа болохоор бүр одоо Twitter болон Facebook болон за сошиал хэвттэй байдаг хүмүүсийн анхаарлын төвд маш хурдтай орж ирсэн байна. За энэ маань болохоор юу вэ гэх юм бол ерөөдөө одоо дээр үед бид нэг шугамын радиог нэг тасралтгүй радио шиг ингээд нөгөө нэг ингээд шугамын радио дуурдаг байсан шүү дээ. Яг тэр шиг энэ Clubhouse гэдэг аппликейшнийг татаж аваад хүмүүс одоо өөрсдийнхөө болж байгаа газартаа одоо тухайн мэдээллийг шууд өөрийнхөө аман одоо voice record шиг шууд аман хэлбэрээр хүргэдэг одоо ийм аппликейшн байгаа. Өөрийнхөө одоо сонирхож байгаа өрөөмүүдийг үүсгээд за тэр өрөөм дотор одоо бүгдээ хоорондоо нэг сэдвийн хүрээнд ингээд ярилцдаг. За тэгээд өнгөрсөн 7 хоног жонголоор сошиалаар одоо хүмүүс нөгөө Clubhouse invitation нөгөө урилгын талаарх одоо бүрнэстэй нэрээ алаам бушулаан болж ирсэн. Дээрээс нь тэр урилга болохоор дөнгөж эхэндээ эхлээд одоо тэр аппликейшнийг татсан хүн болохоор 2 ширхэг олдож байгаа. Заримдаа 1 ширхэг ингээд олдож байгаа. За тэгээд тэрийг бүр худалдаж авсан хүн хүртэл байгаа. Тэгээд тэр хэмжээгээр одоо Clubhouse-ийн өнгөрсөн 7 хоногийн үед болохоор бүр Clubhouse-ийн эрэлт маш өндөр болсон. За Clubhouse болохоор одоохондоо болохоор iPhone дээр зөвхөн болдог. Android дээр арайхандаа болоод байгаа. Тэгээд би татаж аваагүй байгаа юм шүү дээ. Тэгээд дээрэс нь болохоор Android-ийн нөгөө нэг voice одоо noise recording ингээд ашиглаад хийж болохоор маш цэвэрхэн сонсогддог. Хүмүүс одоо өөрсдийнхөө тухайн одоо мэдээллүүдийг одоо ингээд хуваалцаад
тэнд яриад нэг явах өөрөө ингээд үсгэж юм тийм ээ. Шуум ингээд байхгүй аюу гоё юу яаж байгаа. За дээрэс нь та Club House-ыг татаж авахдаа яаж авдаг вэ гэх юм бол Club House-ийн аппликейшнийг татаж авахаас гадна хин нэгэн тэр Club House бүртгэлтэй байгаа хин нэгэн танд урилга явуулсны дараа та тэрэн дотор бүртгүүлэх боломжтой байгаа. За тэгээд Club House дотор бүртгүүлчихсэн мөртлөө урилгагүй байгаа хүмүүс яагаад урилгагүй байгаа вэ гэх юм бол Club House-тай нэлийн идэвхтэй байж одоо модератор рууми модератор юм болох ч юм уу эсвэл Club House бүртгэлтэй байсан тэр хүнд болохоор дахин одоо хүн ирэх хүсэж байгаа. За тэгээд дээрэс нь ёс бус мэдээлэл оруулах юм бол өрсөн хүн өргөцсөн хүн хоёулаа бандуулдаг. За тийм нэлээд хатуу мөртлөө нэлээд гой зохион байгуулалттай. За тэгээд ийм локдаун болон ийм коронавигийн одоо хүнд хэцүү цаг үед болохоор залуучуудад маань одоо маш гоё хэрэгтэй бас мэдээллийг солилцох ийм гоё аппликейшн нэгдсэн бий болсон байгаа. За тэгээд магадгүй Солонгос улсаас болохоор орох бүрэн боломжтой энд байдаг залуучууд маань бас ингээд ийм карантины үед тийм ээ бас ийм ярих хэрэгцээ одоо ингээ хүмүүс зөндөл байлгүй яах вэ тийм ээ тийм хэрэгцээгээ одоо ингээд ханган яг Club House аппликейшнийг татаж аваа сонирхоод үзээрэй. Манай Монголын том инфлюенсерүүд за том хөрөнгөний зах зээл болон санхүүгийн зах зээл за тэр бүх сэтгэл судлал за тэгээд янз бүрийн салбарын хүмүүс орж ирээд олон гой сонирхолтой мэдээллүүдийг хүргэж байгаа. Ийм Club House Монгол улс бол бас ингээд нэгдээд эхэлсэн байлаа шүү гэдгийг дуулахад татай байна. За. За энэ үрээд тийм ээ. Өнөөдрийн сар шинийхээ дугаарыг энэ хүрээд өндөрлөө тийм ээ. За тэгээд олондоо.com маань та бүхэндээ үргэлж 7 өнөөр үргэлж хамт энэхүү мэдээлэл хүргэсээр байх болно. Тэгээд энэхүү мэдээлэлтэй маань үргэлж хамт байдаг үзэгчтэй маш их баярлалаа. Тэгээд та бүхэн бид хоёртай үргэлж хамт байдаг болохоор бид хоёр ч гэсэн 7 хоногт мэдээлэл хүргэхээр маш их яардаг. 7 хоног хагасан болгоныг хүлээдэг. За тэгээд та бүхэндээ үхэржилтэй тийм ээ эрүүлийн сайхан бүхнийг хүссэн ерөө удахгүй бас тариа вакцин гараад дэлхийд даяар сайхан тайван болох байхаа. Тэгээд та бүхэн ч гэсэн одоо энэ вакцин гарсан болохоор гээд жоохон тайвширч болохгүйгээр анх удаа биднээс яаж өөрөөсөө хувийн хамгаалалтыг хийж байсан тэрэн шиг тэрийгээ бас банк сахиж энэ хүү аюул төвчний ард хамтдаа гарцгаан шүү гэж уриалж байна. За ингээд энэ 7 өдрийн мэдээтэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. За тэгээд түрүүний 5 хазтай маань магадгүй бас тодорцсон байж магадгүй мэдээд усангууд та бүхэнд төлөөлөх эрхийг өгнө. За ингээд хамтдаа байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Олондогийн халуун байлаа. Олондогийн төгсөө байлаа. Баярлалаа. Дараагийн тэргээ уулзцгаая. За баяртай.